Хей, зөөгөө цхан залуусаа тулгаа би тулгаа байна. За ингээд энэ удаад болохоор арай өөр өнгө төрхтэйгээр ирлээ. За өнөөдрийн бичлэг маань болохоор Sneaker Picks цувралын дараагийн дугаар Joel Embiid-ийн Embiid 1 гэж юу вэ гэсэн бичлэг байгаа. За ингээд ямар тач бичлэгийг эхлүүлцгээе. За Philadelphia 76ers багийн суперод Joel Embiid-ийн хувьд 2018 онд Under Armour брэндтэй гэрээснээр анхны гаргасан нэрийн пүүз нь Under Armour Embiid 1 болж гарсан юм а. За ингээд Embiid 1 нь болохоор $120 болон 3 өнгийн сонголтоор анх гарч ижээ. За анх гарч явах үедээ л нэлээд олон сүмжлэлийг дагуулсан sneaker болсон. За том залуучуудын sneaker гаргаж мөнгө олдог үе өнгөрсөн Embiid-ийн онцлог алга Lillard бүр Kyrie-ийн пүүзүүдтэй адилхан байна гэж хүртэл твиттерч иргсэн байдгаа. За хайлт харахад болохоор ерөнхийдөө Kyrie-ийн пүүзд маш төстэй харагдж байгааг та харж байгаа хаа. Уулны илүү гарсан байдал, хөлний даралтын хэсэг гэх мэтлэн ер нь Kyrie-ийн онцлогуудыг баг аваад хийцэн гэж хэлж болохоор. За ингээд Hoops гэх сайтаас болохоор Joel Embiid 1-ийн ерөнхий ревюг хүргэхээр шийдлээ. За эхлээд дурдах зүйл маань зурлалтын хөв. За зурлалт нь болохоор 7.8 он авчээ. Ерөнхийдөө уулны хээний хөвд ярих юмгүй сайн онцлог хийгдсэн. Дотор буюу заалтанд хамгийн сайн үзүүлэлттэй боловч гадна талбайд тэмд сайн биш гэсэн байна. Заалтанд бас тоостой үед зурлалт мууддаг гэсэн байна. За дараачийн тайлбарлах зүйл маань зөөлөвчийн хэсэг байгаа. За зөөлөвч нь болохоор 8.8 нэлээд өндөр он авсан байна. За Embiid нэгт micro G зөөлөвчийг бүтэн ууланд hover зөөлөвчийг болохоор өсгөө хэсэгт нь ашигласан маш тав тухтай болгож өгсөн. Мөн цохилтоос хамгаалж өгч чадсан гэсэн үнэлгээ өгчээ. За энэ хоёр micro G болон hover зөөлөвчийг ашигласан хамгийн шилдэг balanced cushion гэх одоо нөө тэнцвэртэй байдлыг сайн хангаж өгсөн гэсэн байна. За дараачийн дурдах зүйл маань одоо материал. За материал нь болохоор $7.8 оноо өгсөн байна. За энэ загварын хамгийн дутагдaltaй тал нь гэхүүдээ энэ материалын хувьд. За материал нь хөнгөн, амьсгалах боломжтой ч хитрхи энгийн basic одоо хийгдсэн премиум байж чадаагүй гэсэн байна. Илүү премиум байх боломж бол байсан. $120 одоо арай хүрэхэргүй гэж үзсэн байна л да. За дараачийн онцлог зүйл маань дэмжигч. За дэмжигчийн үед 8.5 оног авчээ. TPU-г хажуу талд нь оруулж өгсөн нь хөлийг сайн барьж өгж байна гэсэн бол хэрэгтэй бүх дэмжигч юу нь бол байна. Төвийн тоглогч өмсгөд хангалттай. Гэхдээ хурд хийдэг урд талын тоглогчд өмсөх юм бол тохиромжтой гэсэн байна. За дараагийн дурдах зүйл маань the fit. За fit болохоор 8.3 оноо үдээс өгчээ. За үдээсийн систем нь болохоор хөлийг сайн төгжиж өгч байна. Сайзны хувьд ч асуудалгүй. Яг сайзанда байна гэж үзсэн байна. За тэгээд даачин дурдах зүйл маань outdoor. За outdoor болохоор 67 өгсөн байна. За угаасаа энэ сагсан мөнгө пүүз гадаа өмсөх зөрүүлэлтгүй. Заалан өмсөх зөрүүлэлттэй пүүз бах. За тэгээ ерөнхийдөө төгсгөлт нь болохоор давуу талын дурдах юм бол одоо гайхалтай агаар нэвтрүүлэлт зөөлөвчийн хувьд жиг бүтцтэй гэсэн байна. За сул тал нь баг зэргийн хүнд материалын хувьд тааруу премиум болох шаардлагатай гэхүүдээ тийм бичсэн байна. Эцэст нь өөрийнхөө дүнэлтийг илгээд материалын хувьд баг зэргийн асуудалтай боловч ер нь бол дажгүй пүүз болсон юм шиг байна. За гэхдээ Joel Embiid одоо суперстарын нэрэнд гарч байгаа гэхэд энэхүү sneaker нь тиймч сайн байж чадаагүй юм шиг санагдлаа. Under Armour-ийн Joel Embiid бол пүүзийн зарах хамгийн боломжтой тоглогч болно одоо бол байгаа. Тэгээ илүү сайн sneaker гаргасан бол бүр илүү их зарагдах байсан болов уу гэж бодож байна. За тэгээ ерөнхийдөө цаашдаа Joel Embiid-ийн пүүзнүүд ямар шүү хэв загвартай байх нь уу, тоглогчийнхоо онцлогийг шингээх нь үү гэдгийг ерөнхийдөө цаашдаа хараал сууж бай та. За тэгээд өнөөдрийн бичлэгийг хүрээ дуусч байна. Энэ хүртэл хамт байсан та нартай баярлалаа. Бичлэг таалагдсан бас subscribe, like дарахыг хүсэж байна.
За ингээ баяртай цаа. Баяртай.